Ховд аймагт зохион байгуулагдсан улсын бие биелгээний анх дугаар наадамд баруун бүсийн аймагуудаас гадна Орхон, Улаанбаатар хотоос нийтдээ 400 гаруй ардын авьяастан бие биелэгчид сонирхогчдод оролцож 3 өдрийн турш үндэсний өв дэгч авьяаснуудын урам надархаа бие биелгээгээр зуны өдрүүдийг хичээлээ. Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамгын газраас энэхүү наадмыг санаачлан зохион байгуулж амжилттай оролцсон ардын авьяаснуудад шагнал гардууллаа. Тус наадмын насанд хүрэгчдийн хамтлаг төрөлдөх Ховд аймгийн Зэрэг сумын өв хамтлаг төрүүлж 2 сая төгрөгөөр шагнуулсан бол Удаах байранд Увс аймгийн Мөргөл, Ховд аймгийн Булган сумын Минжит булган, Ховд аймгийн Хөгжимт драмын театрын 4 ойрт хамтлаг тус шалгарчээ. Насанд хүрэгчдийн гоцлол биелгээний төрөлдөх Ховд аймгийн Буянт сумын бие биелээч Цэн Даюш төрүүлж 1 сая төгрөгийн эзэн болсон бол Баян Үлгийн аймгийн Үлгийн сумын бие биелээч Самжид Улаанбаатар хотоос оролцогч Ундрал нар Удаах байранд шалгарсан байна. Бие биелгээний улсын анх дугаар наадмын нэгэн содон чанар нь үндэсний их соёлын өвийн дээжиг Ахмад дунд үеийнхэн хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээхэд оршиж байсан юм а. Тэгэхээр хамгийн гол нь өв соёлоо одоо залуучууд үр хөвгөдтэй уламжлуулах асуудал хамгийн чухал. Тэгээ тэмцээнээс харахад бол бэлтгэлээ бас сайн хийсэн аймагуд байна. Бэлтгэлээ бас цаашдаа анхаарах юм аймагуд байна. Энэ хүүхдүүд маань бас одоо бие биелгээ энэ баруун монголчуудын өв соёлыг хадгалан авч үлдээ гэдэг дээр онцгой анхаарч бас өөрсдөө их дайчилж байна. Багш нар бас сайхан ажиллаж байгаа харагдлаа. За энийг дагаад одоо баруун монголчуудын бас хувцсыг одоо төрөл бүрээр нь сайхан үндэсний яснаар хийж өмсөж хэрэгжилж байгаа ийм сайхан уламжид тогтсож байна. Тэгээ ингээд цаашдаа бол бид нэр энэ улсын анх дугаар тэмцээнээс цааш бусын аймагуудтай уламжлаад энэхүү тэмцээнийг жил болгон зохион байгуулахаар ингээд төлөвлөж байгаа. Монгол тэр дундаа баруун Монгол төмний дөрвөд захчин урянхаа өөлд торгууд үндэсний хувцсаар гойсон бяцхан бичид үзэгч төмний сэтгэлийг өөрийн эрэхгүй татаж үндэсний өв соёлын бахархлыг яах аргагүй төрүүлж байсан юм а. Улсын анх дугаар наадамд 0-5, 6-аас 10, 15-аас 17 насны хүүхдүүд хамтлаг болон гоцлол төрлөөр оролцлоо. Хүүхдийн хамтлаг төрөлд 0-5 насны ангиллалд Увс аймгийн ойрт хамтлаг 1-р байр, Ховд аймгийн Мөнхайрхан сумын Ирээдүй Манхан сумын 5 хуруу баг Удаах байруудад шалгарсан байна. 6-аас 10 насны хамтлаг биежтийн төрөлдөх Ховд аймгийн Алтай сумын Харуул Алтай хамтлаг тэргүүлж Эрдэнэ бүрэн сумын Ойр Дэгшиглэн Зэрэг сумын Мөргөл хамтлаг Удаах байранд шалгарчээ.